Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсны 100 жилийн хойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өгөх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол одон медалаар шагналаа. Гавьяат эдийн засагч цолоор хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвэнийг гэлэг жамц. Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Дамдан Доржийн Батмөнх. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хэвс хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга цоодлын зоригт гавьяат механикжуулагч цолоор Сэлэнг аймгийн хөдөр сумын хөдөр хуурняд хязгаарлалтмал хувьцаат компани зөвлөх механикжуулагч Юмжлын Жигмэд Дорж. Гавьяат мал зүүч цолоор Монголын махны холбоо төрийн байгууллагын гүйцэтгэх захирал Нанан цагийн Батсуур. Гавьяат аргономч цолоор Илийтүр хязгаарлалтмал хувьцаат компани аргономч Сүрэнжавын Нямжав, малын гавьяат эмч цолоор Биокимнет компани үйлдвэрлэл технологийн албаны дарга Баянгийн Дулам-Сүрэн. Дааны гавьяат ажилтан цолоор Ви Интернэшнл хязгаарлалтмал хувьцаат компани ерхий захирал Динсмагийн Батуулд. Сүхбаатарын одонгоор Сэлэнг аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга асан Түмэн бут хязгаарлалтмал хувьцаат компани үүсгэн байгуулагч гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваагүй нарт хүртээлээ. Монгол улсад орчин цагийн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар үүсэт өгчсөний түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон хүн ардын маань аж амьдралын их үндэс болсон салбар юм. Өнгөрсөн хугацаанд улс орныхоо нийгмийн эдийн засгийн хөгжилд бодит төв нэмэр оруулж, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлан ажиллаж, онцгой гавьяа байгуулсан та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дэд цол одон медалаар инхүү шагнаж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын түүхт 100 жилийн ойгоор төрийн дэд цол одон медаль хүртсэн эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргье. Төр түмнийх өндөр итгэл, өргөн хөндлөлийг хүлээж, амжилт бүтээд улам батгаж, алдар цолоо мандуулж явахын үлзийтэй сайхан өрөөлийг та бүхэнд өргөн дэвшүүлж байна. Та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхний хүсээрөөй мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Мөн энэ үеэр хөдөлмөрийн говийн Улаантүгийн одонгоор 7 хүн, Алтангац одонгоор 5 хүн, хөдөлмөрийн хүндэт медалаар 5 хүнд тус хүртээлээ.